Энэ одоо ингэ явж байгаа. Яваад бол юм шиг шүү дээ. За заримдаа дүрсгүй болчиход байгаа. Энэ дээр зогссон тий. Эндээсээ цааш яваад тэгээ өнөөдөр аль өрт үзэх юм. Тэгэл тэрэн дээрээ ямар нэг даалгавар асуулт зохиогоод тэгээд дараагийн 7 хоногт ирээд өгөх нь шүү дээ. Танхимдаа одоо нэг удаа ирээд семестрийн дунд болж хахад нөгөө эхний хэдэн 7 хоногийнхаа мэдэхгүй байж байгаад яатсан баг. Ийм болно гэж хэлээг байсан. За энэ чинь ингэдэг гэж байгаа шүү дээ. Ингэ зурнаа. За жиглээ. Нэг ийм сондгоо төрлийн тэгш төрлийн ингээ хоёр сонин нейроны тухай ярьсан энэ дээр. Гэхдээ яг нэр нь жоохон бурууч юм шиг гэ. За нэг битийн бүтэн нэмэгч гэдэг нэг юм байдаг. За электроникийнх бол уун сайн мэддэг. Та нар электроникийг сайн үзег бол бас сайн сонсоогүй ч байж магадгүй. Нэг битийн бүтэн нэмэгч гэдэг маань нэг битийн тоон дээр нэг битийн тоог нэмээд одоо зурчих юм шүү. Нэг битийн тоон дээр нэг битийн тоог нэмэхээр бүх боломжоор ямар юм гарах байл гэсэн л үгтэй. Энэ дээр одоо би ингээд босгүй самбар дээр байгаа юм шиг зурх юм шүү. Янз юм. Тэгэхээр яг нэг дээр янз юм. Нэг бит дээр бас нэг битийг нэмнэ гэдэг байна шүү дээ. Нэмээд янз бүр юм шүү. Нэг юм ирэх үү. Гэхдээ эн чинь бол яг 0 гараад ийшээ нэг юм өсөрч явах хэрэгтэй. Нэг хальсан гээд нэг бит ийшээ явчих хэрэгтэй. Яг нэг битийн гэж байгаа учраас үр дүн ч гэсэн нэг бит л байх хэрэгтэй. Энд дээр багтах хэрэгтэй. Тэгэхээр нэг нь өсөө явчихна. Тэгэхээр бид нар бол яг нэг битийн нэг А гэдэг тоон дээр нэг битийн Б гэдэг тоог нэмээд ч билүү те. Тэгээд нийлбэр нэг ийм тоо гарна гэх юм бол дээр нь нэмээд бас тэр carry гэдэг англиар тэр хальж агшиж байгаа. Тэр битийг бас хадгалах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг дээр нэг нэмээд 0 гэчээд дараа нь дахиад өөр боломж 0 дээр 0-ыг нэмэхээр бас 0 гэдэг адилхан болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө хальсан юмнуудаа хамт явуулаад байвал нэг дээр нэгийг нэмээд 0 гараад 1 гэдэг бит хальж одноо. 0 дээр 0-ыг нэмбэл 0 гараад ямар ч юм хэлэхгүй ч гэдэг юм. Энийгээрээ ялгарх байхгүй. Тэгэхээр яг тэр нөгөө бидний хуучин сонгодог эн доор моортой одоогийн электроникийн үзэж байгаа юм дээр бол энэ нэг битийн нэмэгчийг бодвол нэгдүгээр курс мөрстэй учиргүй хийж гагнж магнж янз бүрийн болдог баг. Тэ. Ийм юм. Тэгэхээр яг энэ дээр хамгийн гол нь нөгөө энэ чигээ ачгүй. Яаж сэвэрлэх юм бэ? Ингээд ингэж нэг юм ч гэсэн болчихлаа тий. Тэгэхээр яг А нь хэд байсан? Ичиг болчих. Буруу юм сонгоноос. А нь хэд байсан? А нь хэд байж болох юм? Б нь хэд байж болох юм? Ямар нарийнхан болчих. Тэгээд гэж нийлбэр нь хэд гарах юм? Өөр амар үг болсон. Carry нь хэд гарах юм ингээд баг бүх боломжоор нь ингээд яадаг. Бүх боломжтуудыг ингээд хүснэгтлээд гаргацдаг байхгүй. Энгийн юм дээр яриад байгаа шүү дээ. Нөгөө нэг манай одоогийн электроник дээр яриад байгаа. Бид нар шинэ их ирээдүйн юм орох гээд байгаа шүү дээ. За ийм. Тэгмүүд энэ хоёр баам чинь оролт шүү дээ. Энэ артлын хоёр нь гаралт. Тэгэхээр оролтын бүх боломжоор гэхээр А, Б нь хоёулаа 0 байж болно. Эсвэл Б нь 1 байж болно. Эсвэл ийм байж болно тий. Аль нэг гэж хоёул болчихсон. Хоёр тохиол хоёул байгаа шүү дээ. Тэгээ нэг гээд. Ингээд дуусч байгаа юу? Өөр боломж байхгүй юу? Та нар нөгөө тооцоолын өсөв. Энэ дээр нөгөө нэг яг энэ сая бичсэн 4 тоон дээр ганц хоёр юм юу яах хэвээр нөгөө баталгаатай хэлж чаддаг байх хэвээр. Одоо ингээд бичээд бас энэ 4-өөс цааш юм байхгүй гэж хэлдэг байх хэвээр. 2-7 систем шүү дээ тий. Дээр нь яг энэ дараалал их гоё юм гэж хэлж чаддаг байх хэвээр. Энэ бол нэг тодорхой дараалалаар яваад байгаа байхгүй доошогоо. Тодорхой дараалал байгаа учраас бид нар нөгөө нэг ингээд одоо дахиад юм байхгүй гэж хэлж чадчих байгаа. Одоо жишээ бид нар 10-7 систем бол айгүй сайн мэдэн штэ. 0-оос хойоод бид нар тоонод битсээр хагаад яг нэгээр нэмэгдүүл битсээр хагаад хамгийн сүүлд за 1000 хүрд юм яа тийм. За 1000 хүртчихжээ те. 1000 гээд тоог биччихлээ. Тийм бол бид нар нэгээр нэмэгдүүлэх үйлийг мэдчихэж байгаа учраас яг нь ямар ч тоо хайггүй гэдэгт айгүй итгэвтэй. Тэгээ энэ 1001 шиг тоо байна. Нэг ч тоо нь хаягдаагүй, нэг ч тоог нь хоёр давхарлаж бичээгүй те давтаж бичээгүй 1001 шиг тоо байна гэд хэлчихин. Тэгэхээр энэ бол бид нар нөгөө нэмэх нэг гэдэг үйлийг айгүй сайн мэддэг. 10-7 систем сайн мэддэг гэдгээс болж байгаа. Энэ дээр болохоор яг бас л нөгөө эренх дараатай явахгүй болвол нөгөө нэг
нэг тоогоо айгуул давтаа очиж магадгүй те. Энд чинь яг дөрөнд тоо байна л да. Яг одоо нэг 200-оор хэдэн бит ч байдгийг 8 бит гэвэл бид нар 256 хүртэл бичгээд алдчихж магадгүй. Тэгэхээр яг хуу тоонууд ингэж тоочж бичихтэй нөгөө дараалал нь бичих зүгээр. Тэгээд ихэвчлэн л яг хуу нэг нэгээр нэмэгдүүлээд явдаг. 00 гээд ингээд нийлээд хоёртын тоолын системд байгаа тоо гэж ингэж үзэх юм бол 0-оос ахуулаад 1 хүртэл те. Энд чинь 3 хүртэл гэсэн үг. 0-оос 3 хүртэлх ингээд явсан тоонуудын дараалал юм аа. Нэг нэгээр нэмэгдээд явсан. Нэг нэгээр нэмэгдээд явсан учраас нөгөө ямар нэг тоог дайрч өнгөрөхгүй байх гэж байхгүй те. Ингээд явсаар хагаад бүгдийг биччихэн. Дээр нь ямар нэг тоог дахиж бичиж чадахгүй яагаад гэвэл нэг гэсэн үг юм те. Ямар нэг тоог биччихээд тэгээд нэгээр нэмээд явуулжсэн чинь хэдэн удаа нэмсний дараа дахиад өөрөө гараад ирнэ гэж үүж байх. Тэгээ нэгээр нэмнэ гэдэг үйлдэл бол дандаа нөгөө өсөж явдаг үйлдэл гэдэг гарахгүй нөрхөн. Тэгэхээр бид нар баталгаатай хэрвээ 0-оос эхлээл энэ 3 дээр хүрсэн бол болцсон гэж хэлж болох нь л дээ. Бүгдийг бичсэн. Юм орхиогүй, юм давхардуулаагүй. Тэгээд тоог нь тоолчих юм бол 4 байна гэдэг чинь энэ чинь 2 бит байна те. 2-ын 2 зэрэг болвол 4 юм аа гэдэг ингээд тоог оромж баталцаж болох нь энийг бид нар ингээд нэг нэгээр нэмж явсан гэдгээрээ ч баталж болох нь. Тэгээд энэ дээр нөгөө үрдэнгүүд юм шиг 0 дээр 0-ыг нэмээд 0 нийлбэр нь 1-ийг нэмээд 1 энэ дээр 1 нэмээд 1 энэ зүгээр баг толгойд удаж байгаа. Энэ дээр жоохонгач юм болох нь 1 дээр 1-ийг нэмээд 2 болно те. Гэхдээ 2 гэдэг нь 2-ын толгойд 10 болно. Нөгөө нэг энэ бид манай багтахгүй 1 бит ишгээ өсрөнө гэж үзэх юм бол энэ дээр 0 гараад ишгээ 1 өсрөнэ. Бусад тохиолдолд хальж барьсан байх бүгд 0 байна гэдэг ч юм уу. Ийм. Энийг юуны чөлөө хүснэгтэй үнний хүснэгч чөлөө те. Яг хөө жижигхэн хоёрхан тоон дээр бол ингээд 4 мөртэй 4 багтай 16 юм удаа хүснэгт гарч байгаа. Тэгээ энэ дээр бид нар жижиг дээр юм хамаа баталжууд цаашаага энэ 256 мөртэй ч бай те 1000 мөртэй ч ялгаагүй. Гайгүй болох юм аа л гэж үздэг. За тэгснээ энэ сүүлийн 2 баг нь бол одоо харваас бүх боломж нь гараагүй байна л да. Одоо жишээ нь юу гэдгийг энэ ч одоо carry-ийн ганцхан энэ дээр л гарсан юмшаа. Одоо шинэ carry-ийн ч нэг гардаг, нийлбэрийн ч нэг гардаг, carry-ийн ч нэг гардаг юм байж болохгүй муу ч гэдэг юм уу те. Тийм асуулт гарч болно л да. Тэр яагаад гараагүй юм ч гэдэг юм уу те. Яасан ч юм бэ. Тэгэхээр яг нийлбэр нь нэг гараад дахиад нэг гарнаа гэдэг чинь баг ийм 11 гэдэг тоо гарах гэдэг байхгүй. Бүр яг нийлбэр нь бүр бүтнээр нь авч үзвэл carry-тэй. Тэгэхээр эн чинь хэд гэдэг тоо юм. Энэ чинь 2-ын 1 зэрэг баг те. Энэ дээр 2-ын 0 зэрэг. 2-тэй 1 нэмээд 3 гарах гэдэг байхгүй юу? Энэ 3 л гэсэн тоо л да. Тэгэхээр ямар ч 1 бит дээр 1 битийг нэмсэн 3 гарахгүй юм л да. Энэ 1 бит учраас хамгийн дээдл 1 байна. Нөгөө хамгийн дээдл 1 байна. Нийлээд 2 л гарна. Тэрнээс 3 руу гарахгүй гэдэг. Ингэж баталж болох юм. За, ийм юм байсан юм байна. Тэгсэн чи энэ манай болохоор шал өөр юм хийгээд нэг битийн саяын нөгөө нэг ингэж нэмдэг схем яг энд ороор хийчих болчих байгаа юм л да. Тэгвэл бид нар сондгой төрлийн тэгш төрлийн ингээд 2 энэ нейрон хийцэн. Энэ яагаад ч юм. Тэгээд гэхдээ нөгөө юугаар хэлж яах вэ гэхээр сондгой төрлийнх гэдэг нь болохоор нөгөө нэг битийн бүрэн нэмэгчийн юм л электроник юм л да. Бүрэн нэмэгчийн нөгөө нийлбэрийг нь гаргадаг. Сая нөгөө нэг 2 юм гаргасан шүү дээ. S гэдэг нийлбэр нь энэ багнуудыг нь гаргадаг. Нөгөөх нь болохоор carry out-ыг гаргадаг. Тэгэхээр энэ энийг бүр жижигхэн болсон юм. Энэ хүснэгтийн гаралтыг гарах гэдэг. Энэ чинь жижигхэн болдгоо юм шүү дээ. Гаралтыг гарах гэдэг байхгүй. Тэгэхээр яг энэ 2 нейрон болохоор нөгөө манай шинэ энэ юун дээр систем дээр энийг л тэмдэглэж байгаа гэсэн. Odd гэдэг нь нийлбэрийг нь яагаад ч юм. Carry-г нь болохоор even гэдэг нь илэрхийлж байгаа. Тэгэл одоо ингэ шалгах юм бол манай дүрмээр нэг тоо ороод ирэх юм бол нэг дахин ороод ирэх юм бол нэгээр нь явуулчихна. Энд ч одоо юу гэсэн. Нэг тоо ороод ирэх юм бол нэгээр нь. Энэ ингээд хөлийг харах юм бол 3 оролттой байгаа. Тэгэхээр нэг битийн гэдэг чинь нөгөө нэг уул нь 2 оролттой гэсэн шүү дээ. А, Б гэх тээ. Энэ дээр ягаад ч 3 болсон. Энэ яг юу гарч идэв. Энэ нөгөө жоохон онцлогтой хэсэг юм учраас нөгөө нэг
хөлнийхэн тоо нь арай их болсон байна. Гэхдээ энэ хөлний тоо 3-аар хязгаарлагдаж байгаа гэдэг чинь энэ дээр 2 оролттой гээд хамгийн дээдл нь 1 гээд тоо орж ирнэ гэсэн шүү дээ. Энд ч одоо 3 гээд байгаа. Тэгээд баг тэрнтэй ч хацуулсан. 3 оролттой. Тэгээд 3 оролтны аль нэгэн дээр нь нэг ганцхан төхөө орж ирвэл тэрийг нь дамжуулчихна гэдэг чинь зүгээр нэг А ч юм уу Б ч юм аль нэг нөгөө энэ дундлын хоёрын нэг ч юм уу тий. Тэгээд нөгөөдгөл нь 0, нөгөөх нь 0 байвал гэсэн. А 2-оос юу вэ? 2 орж ирэх гэхээр хоёулаа 1 гээд ороод ирвэл хамгийн сүүлийн мөр. Тэгвэл хоосон болгоно гэдэг чинь хоёулаа 1 гээд ороод ирвэл энэ чи нөгөө нэг сондгоо гэдэг нь энэ манай монгол хэлтэй таарсан S багныг илэрхийлж байгаа шүү. Тэгэхээр ингээ 0 байна л гэж. 1 гээд ороод ирвэл 0 болгоно. Яг дөрмөөрөө бол энэ А гэж бичсэн дөрмөөрөө. 3 дахин ороод ирвэл за энэ жоохон гажигтай. 3 дахин гэдэг нь яг уу энэ дээр бол байхаар гэх юм да. Энэ дээр чинь 2 юм орж ирж байгаа. 3 дахин ороод ирвэл буцаад 1 болгоно л гэсэн юм байна. 1 гээд ороод ирвэл гэсэн. 3 ширхэг гэсэн. А энэ дээр болохоор 2-ын тоолын системд бичсэн гэж үзүүлгээд явсан шүү дээ. Тэгэхээр 1 гэдэг чинь нийлээ 3 болчиход байсан шүү дээ бас л. Тэр тохиолдолд доо ч юм уу эсвэл энэ ч биш юм да. 3 гэдэг чинь баг манай энд байхгүй юм шиг байна. За түр буцаад 1 болгоно гэж. 3-ыг нэмбэл яг уу түрүү нөгөө нэг яриад л 3-ыг нэмбэл түрүү нэг энд нэг юм байхгүй нэгэд яриадсан шүү дээ. Сумч нэг гараад юунч нэг гарахын тулд 3 байна гэсэн. Тэгэхээр тэр тохиолдлыг л нэмж оруулж ирж байл да. Хэрвээ ямар нэг байдлаар оролтон дээр 3 нийлбэр нь 3 гарахаар нөхдүүд ороод ирсэн бол яг нь нийлбэр нь 1 болно. Нийлбэр нь яг энэ ч одоо зүгээр л юу ачиж байгаа гэсэн үг шүү дээ. 3 орж ирнэ гэдэг нь яг иймэрхүү байдалтай 3 орж ирнэ. 1 болж. Энэ бүхэн халуун. 3 орж ирнэ гэдэг нь яг 3 оролттой ч юм уу тий. Ингээд ороод ирнэ гэсэн. 3 тоог нэмлээ. За бүр цээжээр амар сайн нэмдэг хүмүүс нэмээ 3 болно мэдчихэж штэ тий. 3 гэдэг чинь 11 гэдэг тоо 2.7 систем. Тэгээд мэдээж сүүлийн цифрийг аваад энэ дээр тавина. Мөн үү. Тэгээд энэ нөхөр ишээ өсөрнэ гэсэн. Ерөнхийдөө уртлын орнолоо 1 өсөрөхээр тэрийг carry bit 1 байна л гэдэг байгаа штэ тий. Carry ч манайх нь carry гараа яваад байна. Тэгэхээр 3 гарчиж байгаа гэсэн. Йоо 1 гарчиж байгаа. Carry ч 1 энэ 3 дээр carry ч 1 sum ч 1 гарчиж байгаа. Юу дээр 2 дээр болохоор 2 тоо ороод ирвэл хоёулаа 1 гээд ороод ирвэл нийлбэр нь тэг болоод carry 1 байна. Нөгөө төрөш өсөлттэй адилхан зүйл. Аль нэг нь л 1 ороод ирвэл аль нэг нь 1 ороод ирвэл нийлбэр 1 байна. Carry 0 байна. 0 гэсэн үг шүү дээ энэ лямбда. За тэгээд бүр хамгийн ихэнд байсан тохиол нь хоёулаа 0 байвал тэгэхээр яахчгүй. Хоёулаа 0 байвал юу яахчгүй. Энэ дээр тийм талаар дүрмж алга. 0 байвал ер нь тэгээд нөгөө схем нь ажиллагаагүй ингээд байж гэнэ гэсэн. Ажиллагаагүй байна гэж энэ дээр хоосонд гарч ийн гэсэн үг юм байна. За нэг юм хүү юм яг уу нөгөө шин ийм одоо гэдэг шин систем бодж болж байгаа болохоор хуучин одоо хэрэглэгдэж байгаа системийнхаа юугаар нөгөө үндсүүлэлтүүдийг ингэж хийж чаднаа гэд ингээд үзүүлж байгаа юм байна. Чадахгүй биш те чаднаа гэд. Тэрнээс нэг шинийн бодоод олсон чинь нөгөөх нь 2 тоо нэмж чаддгүй юм байвалгүй шүү дээ. Тэгэхээр ингэж харуулж байгаа юм байна. Тэгэхээр одоо энэ O гэдэг нь нийлбэр нь 0 ч гэж байгаа юм шиг тийм. E гэдэг нь carry bit юм а гээд ойлгочлоо. Тэгэхээр тэгэнгүүт одоо 3 дээдл нь 3 битийн тоо орж ирэх юм тий. Дээдл нь 3 бит биш ээ. Дээдл нь 3 гэдэг тоо орж ирнэ гэдэг чинь 2 бит гэсэн үг. 2 бит арай өрөхгүй. 2 бит ч юм уу. Дээдл нь 3 гэдэг утга орж ирнэ. Доотл 0 гэдэг утга орж ирнэ гэсэн 0-оос 3 гэдэг чинь ингээд 4 тоо тий 2 бит гэсэн. 2 бит орж ирэхээр энийг яадаг. Яг гоо нэг онцлог нь юм байгаа. Нөгөө 2 доор орж ирэхэд амар жоохон хэцүү. Энэ схем дээр бол энэ элемент дээр бол тоонууд нь заавал ингэж орж ирнэ. Нэг нэгээрээ. 2-ын толын системд байгаа хэлбэрээр биш. Одоо бараг 1-ийн толын систем хөө. Тэгээ 3 гэвэл энэ 3 гуруулаа 1 болно ч гэдэг юм. 2 гэвэл харин яг аль нэг нь хоосон байгаад нөгөө 2 1 болох юм. Ингэж зэрэг орж ирэх хэвээр. Тэгэхээр яг энэ чинь жоохон онцгой дутагдaltaд одоо хэрвээ бид нар 3 тоо нэмж байгаа тооных нийлбэр нь хамгийн дээдлээ 3 байдаг. Хамгийн дээдлээ хэд байдаг гэдэг юм те 100 байдаг гэдэг тийм схем зохиог бол 100 хөлтэй болчих гол юм л да. За нэг юм хачин дутагдaltaй юм баамаа. Гэхдээ энэ
Америк оюутны дутагдлаа болох ярихгүй юм л да. За тэгээд энэ дараагийн схем одоо яг энэ дээр дандаа схемээр л яваад байгаа юм л да. Бид нар энийг алгаснаа энэ дээр ирснээ болгочихсон те. Энэ дээр болохоор бас л харсан баг. Ингээд 12 оролттой гэдэг байгаа. 12 бит орж ирнэ гэдэг. Spike гэдэг нь дохио орж ирнэ. Тэгэхээр 12 оролттой яг ингээд 12 юм юутаар хийгээд байгаа. Дээдл нь 12 гэдэг утгатай байна. Ингээд 12 хөлтэй хийж байгаа байхгүй. Нэгэ жоохон юутай гаралт нь бол яг юм байж болно. 4 бит. Нийлбэр нь дээдл нь 12 гэхээр 16 дотор багтж байна гэд 4 битийн тооны 0-оос 12 хүртэл ч юм уу те. Тэр тоонуудыг энэ дээр гаргадаг. Бид нар түрүү хичээлээр нэг яг хэд байхад энэ дээр хэд гарч ийна гэж тулгсан чинь болж л байсан. За энийг яг уу гэхдээ хараарай нөгөө нэг хэн багшийнхаа юмыг барьж аваад Ганбат багшийнхаа диссертацийг тэндээс олж аваад сургуулийн намсанд байдаг л гэдэг. Эсвэл энэ өөрөөс нь файлаар аваад тэгээд уншдаг ч юм уу асууж асуувал яг иймэрхүү элемент дээр схем хийхэд яадаг юм байдаг уу гэдэг нөгөө нэг програм байдаг уу гэдэг яг загварчлаа те. Одоо чи гараараа зураа суухад байхад биднэрт яг нөгөө юм учрыг ойлгоход хэрэгтэй боловч тэгэл дандаа гараараа зураа нөгөө энэ дээр 0 байсан энэ иш яваад 1 болсон гэдэг хахаар удаан штэ. Тэгэхээр програм байдаг бол цаана симулятор байдаг бол байхгүй бол тэрнийг хин нэгэн хийж болно гэсэн. Ерөнхийдөө яг амар том сэдвүүд болох байх л та одоо ямар ч хамаагүй юм схем зураа ачингууд тэрийг гайгүй юм. Хамгийн схем зураад саяны байдлаар ажилтдаг гэчвэл энэ нэмэгчүүдээр нийлүүлж жагаад юм яачдаг юм. За гэхдээ хийцэн ч юм уу асуугаарай. Маш дадарчлоо нэг юм хэлсэн. Тэрний хаанч ашиглагдаад байна гэлээ. Нөгөө RSA дээр нь ашиглаад байна ч гэх юм юмсан. За одоо энийг нөгөө нэг алгасахгүй явъя гэвэл нөгөө энийг л яах болох юм те. Энэ юу юм бэ гэдэг. Энэ нөгөө юу нэ? Энэ нөгөө нэг ингээд товчлоод өчтсөн зураг нь те ганцхан элементээр ингээд тэмдэглэе гэдэг юутай гаралтай гэдэг. Яг доторх нь болохоор энэ гэдэг. Бид нар түрүүн дөрмүүдийн яриад бараг болцсон те. Нэг орж ирвэл ингэн энэ бол сумыг гаргаж байгаа. Нийлбэрийг гаргаж байгаа. Энэ carry-г нь гаргаж байгаа. Тэгээд нэг ойл ингэн 2 ойл ингэн 3 ойл ингэн гисцэн. 3-аас дээшээ мэдээж байхгүй те. Энэ ч 3 оролттой юм чинь. Энэ дээш 3 оролттой. Энэ дээш энэ 3 оролт энэ 3 байхгүй. Тэг яг уу 3 оролтод гуруулаа энэ хоёр руугаа орцсон. За ийм схем байгаа юм байна. Яг ийм элемент байна гэчээ. Тэгээ дотор нь юу байгаа гэд хэрвээ одоо хин нэг ийм диплом хийжсэн. Юу ооё гэсэн ачим залгаад схем зураад байгаа. Наад дотор ч юу байгаа гэвэл энэ дотор нь ийм байгаа маа гэж гаргаж ирэх нэ шүү дээ. Ийм 2 4-тэй гэд. За энэ бол яг бас л тэгэл зүгээр л жишээ. Одоо бид нар гол нь нөгөө нэг энэ ямар юм бэлээ? LP HP гэлүү те нэг юм яриадсан. LP HP. За энэ л бол орох гэдэг. Манай слайд яасан. Энэ л орох гэдэг. Энэ слайдн дээр бүр гараач юм байна сайн хэсэг нь. Ямар зохирсон. За энийг орох гэдэг. Энэ дээр яг ямар нэгэн схем байгаад байна те 5 нейронтой. Зарим нь ийм юу өнцөггүй те. Энэ ч тийм үгүй. Саяын 3 битийн нэмэгчээ болохоор нөгөө нэг 4 бичсэн байсан шүү дээ. Бичсэн байт. Тэрийг бүр схемээр зурж байгаа маань. Энийг ийм 4 бичсэн байсан. Зүгээр бичээ хийсэн байсан. Энэ тий. Нэг ийм нейрон байна, нөгөөх нь ийм нейрон байна. Ингээд 2 нейронтой гээд төрсөлжсэн. Одоо сүүлдээ 5 нейронтой гээд. Гэтэ энэ хоёр шин жоохон том нейрон болчиход байгаа. Яг тэр дотроо 3 4-тэй толгойр юм байна. Тэгэнгүүт өөрсдийнхөө нөгөө суур гэж үзэж байгаа нэг 2 хон ийм төрлийн ийм нейрон байгаа. Нэг нь нөгөө нэгээс олон дахиад ирүүл ингээд яачдаг. Нэг дахиад ирүүл нэвтрүүлцдэг. Зүгүүлээ. Зааж байгаа. High pass гэдэг нэрээр нь хөөж болно. Олон дахиад ирүүл яачдаг. Нэг дахиад олгоод хувиргачдаг. Ганцхан буюу цөөн гэсэн үг шүү дээ. Цөөн дахиад ирүүл устгаа ичдэг. Нөгөөх нь эсрэгээр цөөн дахиад ирүүл тэрийг дамжуулцдаг. Бараг дамжуул. Тийм дамжуулж байгаа юм шиг тийм нэгээр нь дамжуулчихна. Нөгөөх нь бол олныг ирэхэд олныг нэг болгоод цөөлөө дамжуулсан. Олон ирүүл зүгээр хагаа ичдэг гэдэг ийм хоёр эсрэг юу. Бараг л манай нэг хуучнаар энэ доор хоёр шиг юм те. Ийм их. Одоо тэрүүгээрээ нөгөө юугаа хийя гэж. Энэ ямар хач юм. Манай нөгөө схемж альж хааж байгаа. Энэ шүү дээ. Үн чи яасан ч олон хөлтэй юм бэ. Энэ биш юм шүү.
Нөгөө гайхамшигтай юм ачиж. Ямар зөвхөрсөн. За нөгөө слайд руу болгочихоос. Зоомсон юм лээ. За ийм юм. Энийг хийе л гэж байгаа. Одоо яг бид нар тэгэхээр нөгөө дөрвөлжин нь бол юу ч хэлээ. Дөрвөлжин low pass гэдэг тий. Тэгэхээр ингэж жагаад энд ганц зураг. Энийг авч paint дээр авчиад хар юу энэ зөв үнэхээр нэмж чадж байгаа юм уу гэж нэг чи. Нөгөө хин гам төгсч энийг яах гэж нэг семестр зовсон. Одоо бол яг сургууль дээр гарцсан учраас энийг нэг зоодчих юм алга. Шууд нэг партаар л ярьчих юм шүү. Нэг тон тэр тест хийгээд үзээдгий. Одоо эн чинь яг түрүүч яг шиг. Тэгээ 3 битийн нэмдэг. Дээдл нь 3 битийн тоо нэмдэг гэснэ. 6 ичүүлнэ шүү дээ. За нэг юм ямар тоож идэг те нэг гайхамшигтай 0-оос 3 хүртэлх тоороод ирвэл тоо гэдэг нь яг нийлбэр 0-оос 3 хүртэл байхаар тийм энэ оролтууд дээр те хамгийн дээдл нь 1 гэдэг 3 байна. Хамгийн доотлол нь 0.0 гэдэг хов хоосон байна. Тэрэн дээр тоороод ирэхэд нийлбэрийн дажгүй сайхан боддог схем гэсэн. Энэ ерөнхий юу энэ ерөнхийгээр зурсан байгаа байдлаа. Тийм элементийг ингэж нэрлэчихье гэдэг. Бас амар. За энэ дээр яг голоос нэг таавал тестий да 0 дээр бол мэдээж ойлгомжтой. Эсвэл 0 3 2 дээр ягаад баг бүгдийг нь ячих юм. 0 гэдэг бол бүгд 0 байна гэсэн үг. Тэ энэ 3 орд 3-аа 0 энэ хаач юу ч ирэхгүй. Энэ 0 гэдэг чинь энэ дээр юу ч гарахгүй. Гүн чи 0 дээр бол энэ бүгдээрээ юу ч хийхгүй тэ. Тэгэхээр энэ хоёр хоёулаа 0 гарна гэсэн. Болж байгаа юм. Нийлбэрийн ч 0 гарна, carry ч гэж байхгүй. Юун дээр? Энэ арилгаанаас. За. Одоо дахиад яана. Энийг нэрэн бодоос. За одоо дунд нэг тоо. Яг уу 3-1 үзчихье. Тэ 3-1 байлаа. За 3-1 байгаад дээр чинь арай сонирхолтой шүү. 1 гээд 3-ын дээр нэм оролт орж байна. Тэгвэл энэ дээр 1 орж ирээд low pass гэхэр нэгийгээ дамжуулчихнаа. Энэ нэрэн бол энэ дээр бүгдээрээ л 1 бааш тэ. Тэгэхээр 1 гээд 2 орж ирээд энэ дээр юм дамжихгүй. Устгаач 0 гэж тэ. Тэгээ 1-0 2 орж ирэхэд энэ чинь нийлбэр нь 1 учраас энэ дамжуулчихнаа. Тэгэхээр O дээр 1 гарнаа. Энэ яач энэ түр балруулж байгаа гачмал гайц. За ингээ гараад 1 гээд гараад ирэх юм байна. 3 дахь нэрэн бол нөгөө олныг гэл дамжуулдаг. Тэгэхээр 3 ороод ирэнгүүт 3-ыг 1 болгоод дамжуулчихнаа. Тэгээ 1 low pass учраас 1 гээд дамжуулна гэдэг. Тэгэхээр 3 дээр бол 3 гарахын тулд ч үгүй. Тэгээ нөгөө нэг түрүүний 1 дээр нэмэх 1 дээр нэмэх 1 дээр нэмэх гэдэг ийм нэг юм. Нийлбэрний гараад carry нүсний гарнаа. Нийлбэрний гараад carry нүсний гарах хэрэгтэй хэрэг зүг бод байхгүй. За хоёр зах дээр нь шалгачлаа. Одоо яг уу голоос нэг л таах уу? Голоос нэг таахаар барыг дуусчих гэдэг юм шиг. Голоос нэг тааваад үзье. Энэ хөвсөн юм одоо бодоолглаа. За нэг юм. Тэгээ яг уу энэ тоглоомын хэсэг нь бол гоё. Тэгээд голынх нь ойлгож. Тэгээ яг ингэж нэг схем зохиогоод нэмдэг одоо та нар бол нэмдгийг хийсэн юм чи өөр янз бүрийн бодж болоод. Бодвол яг зүгээр электрон компьютерийн түүхэнд эхлээд нэмэгч хийчихэд дараа нь ямар юм хийсэн байт юм аа тий. Янз бүрийн юм байгаа. Электроникийнхны нөгөө хичээлийнхэн даалгаврыг хардаг юм яа. Тэгж чад яагч гэдэг юм бас нэг шинэ схем зохиогоод. Тэгтээ тэр схем мэдээж нөгөө бүх тохиолдлоор ажилладаг байх хэрэгтэй. Одоо бид нар сая 0-ыг шалгацсан 3-ыг шалгацсан зүг байна. 1-ийг үзээгүй 2-ыг үзээгүй. Энэ хоёр үлдчихэж байгаа юм шүү дээ. Энийг шалгацсан, энийг шалгацсан. Тэгэл 101 гэдэг чи юу юм? 2 гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө нэгийнх нь тоо. Энийг үзээдэх одоо тэгээд ер нь нэгийг дараа нь үзсэн ч байна. За 101 буюу энэ гэхдээ 101 гэдэг нь хэр юм бол доо 2 гэдэг тоог бид нар 101 гэж үтсэн ч болно. Тэгээ 011 гэж үтсэн ч болно. 110 гэж үтсэн ч болно. Тэгэхээр яг 2-ыг ганцхнаар биш яг 2-ийн 3 тохиолын нэгийг шалгаж байгаа юм байна л да. Тэгэхээр яг энэ чинь ийм харваас нөгөө энэ схемийн нэг 2 нэгдүгээр төвшөнд байгаа 2 нейрон 2 LP нейроны харахад хинтэй биш байна тий. Одоо өөрөөр энэ дээр ганцхан оролттой байхад эхний нэгдүгээр нейрон ганцхан оролттой байхад хоёрх нь хоёр оролтойч байх шиг. Тэгэхээр бид нар
1-0 гэж шалгачаад дараа нь бас нөгөө 0-1-1 гэж юм уу тий. 1-1-0 энэ бол шалгах хэрэгтэй л болж байгаа юм л да. Хэрвээ яг шинтэй байсан бол яах вэ? Тэгэл юу хаанач байсан хамаагүй гэх байсан юм. 3 дахь нойрон бол харин шимийн хувьд бол дайггүй бүгд ороод ирсэн. Бүх оролт ороод ирсэн. Энэ 2 дахь нойрон дээр сүүлийн 2 оролт ороод ирсэн юм. Энэ ихний оролттой. За 101 дээр чинь энэ нэг ийшээ орж ирээд ийшээ нэг гээд гараа явчихж байгаа юм байна. Энэ 2 дээр энэ 0 орж ирээд энэ 1 орж ирээд 1 болоод энэ дээр бас 1 гарч байгаа юм байна. За тэгвэл энэ 2 1 нийлээд энийг 0 гаргаж байна. 2 болцоо ч бас олон болоод гарахгүй. 3 бол энийг хийгээгүй. Энийг хийсэн. 3 дахь нойроны хувьд бол 3-уулаа орж ирж байгаа. 3-уулаа нийлээд бол 2 болж байгаа. Тэгээ 2 чинь бас л олон учраас энэ дээр нэг дамжнаа. Тэгээ энэ дээр энэ лоу пас нэгийг дамжуулаад ийм. Тэгэхээр 2 дээр бол 0-1 гэж гарч байна. Нийлбэр нь 0 юу 1 те. Carry 1. Жишээ өгөхөөр 1 дээр 1-ийг нэмээд энэ чинь нөгөө 0 гаргаад нийлбэр нь 0 те. Энэ тэгээд яаж яанаас нэг бит нөгөө шилжиж яанаас хальж яанаас гэсэн. Ваа нэг чинь дарагдчих шүү. Юу болчих вэ? Устгаад идэх болчихлоо. За энэ нэг бит ингээд дамжиж байгаа шүү. Энэ carry битээ ингээд зүг ажиллаад байна гэсэн. За одоо ганцхан явах те. Ингээд нөгөөдүүлийн шалгах хэрэгтэй баг. Тэрийг шалгаараа гэртээ 1-1-0 гэдэг. Ганцхан нэг байвал яах вэ гэдэг. Ганцхан нэг гэдэг чинь энэ хэрэгтэй тавьчих юм байх вэ? Ингээд балруул болчихсон юм. За энэ 0 ч юм уу те. Ингэчээ. Гэхдээ бас 1 гэдэг тоог бас л яг энэ дээр 3 янзаар гарах нь шүү те. 1-0-0 гэхээр нэг бол 0-1-0 гэвэл бас нэг бол 0-0-1 гэвэл нэг бол гэдэг. Ингээд ийм 3 за нэгийг шалгачээ. Тэгэхээр энэ дээр эднийг арилгана. Манай тийм. За 1-р нейрон болохоор нэгийг оруулж ирээд ингээд 1 орж ирэх юм байна ашиг. 2 дээр болохоор эндээс 1-0 орж ирээд эндээс 1-0 ирж ирээд юу ч болохгүй гэхээр энэ дээр 0 дамжиж байгаа. 1-0-2 нийлээд 1 гээд гарчжээ. За энэ ч үгүй нэг нэмээд байна. Энэ дээр одоо 0 гарах хэрэгтэй тий. 3 дээр болохоор баах юм ирсний нэг нь л нэг байгаа. Тэгэхээр энэ дээр 1 гээд дохио ирэнгүүт энэ нөгөө баг дохио дамжуулдаг тий. Баг гэдэг нь нэгийг л хэлээд байгаа л та. Нэг ганцхан дохио ирвэл блоклоод шууд 0 гэж дамжуулнаа гэхээр энэ дээр 0 дамжина. Тэгээд 0 ороод ирвэл гол нь 0 дээр энэ хоёр төрлийн нейрон ягчгүй гэсэн. 0 дээр хоёулаа 0 гаргана гэсэн. Энэ дээр 0 гарч байна. Тэгээ ерөнхийдөө бараг л болохоор юм байна л гэж харлаа. Яг уу надад нөгөө диплом дээр ийм схем зохиоод ингээд шалгаж гинэ гэх юм бол гараар шалгуул ингэж шалгаж ийсэн энэ босод тохиолдлуудын шалгах хэрэгтэй баг. Тэ энэ 1-0-0 дээрээ зүг ажиллаж ийсэн 0-0-1 гэдэг дээрээ буурч гарчих юм лээ тэ. Жижиг тохиолдол дээрээ бүгдийг шалгах хэрэгтэй баг. Тэгээ ер нь бол яг арай томроод ирэхэд тэгэл мэдээж нэг програмаар л ингээл яах гэсэн үг л дээ. Ингэж ажиллуулаад ийд ихтэй болон гайгүй баг тий. Ингэж орж ирэх ингэдэг гээд нэг класс ч тийм үү тэгэл ингээл юм уу үсгээл хоёр янзын класс үсгээл тэгэл энэ дэр өөрөө яагаад явчих вэ гэдэг. Нэг сан манч үсгэмэр юм аа. За ийм юм байна. Энийг битий нэмчихгээд яасан. Энийг аваад авах чинь нэмээд хэдэн бит их болгох чинь тэгээд яасан. Олон битний түрүүн харцсан тий 12 хүртэл явсан. Юу ч болчих. За тэгснээ энэ юу юм. Энэ дээр ингээд яг уу дөрвөн байвал тэрийг ингэж хэрэгжүүлж болно барна гэсэн юм. За энэ дээр deactivate гэдэг энд бас нэг дөрмөө хэрэгжүүлэхэ болий гэдээ бас нэг оролт байж болох юм гэсэн. Одоо эн чинь юу аахгүй. Энэ A1 2 A3 тай. Зочны юм битээ. A1 A2 A3 гурван оролттой тий. Тэгсэн мөртлөө ягаад ч юм 3-аас дээшээ юм бичсэн байх юм. 3 оролттой байх дээдл нь A3 гэж орж юм байна. За A4 дээр A5 дээр хоосон шиг юм. Иймэрхүү хоёр л гаралтай. Нэг бол дамжуул, нэг бол устгах нь. Энэ сумны баруун талд бол сумны өмнө тал бол хідэн дохио орж ирэх вэ гэдэг нь 6 хүртэл явдаг гэж үгс үг юм. Тэгээд яг ямар нэгэн юм айгүй их дүрмтэй нейрон байлаа гэж бодоход тэр дүрмүүдээ нөгөө нэг юу болох юу гэдэг нөгөө нэг итгэхгүй болох гэдэг нэг юм оролт байж болно. Аюулгүй энэ нэг амар схем яваад энэ үзүүр дээр айгүй тийм энэ дүрмийн үр дүн гардаг байхаа тохиолдолд нөгөө ингээ ачнаас үг. Эндээс нэг гарч ирнэ штэ тий нөгөө дүрм үрмөр за ямар нэг тохиол нэг гарч ирлээ гэхэд эндээс deactivate гэдэг оролт дээр бас нэгийг өгч юм бол
нэг дээр нэг нэмээд эн чинь 0 болж штэ тий 2 болоод энэ дамжуулах байгаад лог пас учраас тэгэхээр ингээд нөгөө нэг гарч байгааг нь яадаг байж болно гэсэн. 0 болгодог байж болно гэдэг юм ба. Тийм юм байна. За яг нөгөө энэ шинэ схемийнхаа нөгөө нэг шин чанар янз бүрийн уян хатан маана гэдэг юм аа. За 6 оролт орж ирэнгүүт тэрнийг 6 гэдэг чинь үгүй. Дээдлэн 6 гэдэг чинь 2-ийн 8 хүртэл 8 дотор багтаад энэ 2-ийн хэдэн зэрэг 8, 3 зэрэг 8 тий. Тэгэхээр ингээд тэр тоонуудыг ингэж гаргаж ирдэг. Энэ дээр нөгөө түрүүний арай том нейрон нөгөө нэг дотроо 5 нейронтой тий. Нөгөө сумыг гаргадаг сум нь он байлаа. Тэгээ ен нөгөө нэг юу карин гэж гаргадаг тийм систем хонорс. Тэр нэг юмныг оруулаад дээр нэмээд нэг юм юутай хөрвүүлдэг юм. 6 оролтыг энэ чинь 6 нэгтийн тоол гэсэн үг шүү дээ. Бараг нэг нэгээр орж ирдэг. Тэрийг юу болгож байгаа вэ? Хоёрын тоолын системд гэхээр 3 бит болчихно тий. Дээдлэн. Тийм болгоод хөрвүүлэгч гэдэг ийм схем байж болох юм байна. За энийг шалгаад үзээрэй. Гаагүй бах. Ерөнхийдөө бол юу гэсэн үг энэ ингээд төвшин гэж layer гэж үү те тийм байх хэрэгтэй гэдсэн шүү дээ давхарга. Тэгэхээр энэ дээр нөгөө манай энэ 5 нейронтой нөхөрч хаа дотроо 2 давхаргатай шүү дээ. Тэгэхээр арай зузаанаар ингээд энэ тэнд зурцсан. Одоо чинь энэ одоо хэддүгээр төвшин гэдэг юм дээ. За бүр жижигээрээ явбал 1 2 3 4-р төвшин дээр энэ нөхрийг зураад тэгээд хажууд нь зэрэгцэж явж байгаа дан элементүүд бол 2 2 шиг байгаа. Тэгэхээр яг төвшингээр нь тааруулаад зурцсан. Нөгөө орж ирсэн оролтууд яг ингээд эхний төвшөнд зэрэг орж ирээд дараагийнх руу зэрэг яваал ингээл энэ жижиг нейрон болгон нөгөө LPHP2 тий тэр хоёр нөгөө гарах уу гарахгүй юу гэдгийг яг нэг одоо юу ч гэдэг нэг наносекунд шийддэг ч гэдэг юм уу. Тэгээд үзэж байгаа учраас бүгд зэрэг доошоо явна гэж байгаа маа. За энийг түн шашбах шалгаад үзэж болно. Гэхдээ шалгахад хичнээн юм болох тий. Лаавал 0-6 хүртэл гэдэг чинь 2-3 зэрэгт багтнаас 8000 янз юм шалгах юм. Гэхдээ гэхдээ нөгөө нэгийн тоол жишээ нэг орж ирлээ гэдэг нь л тэ нэг нь энэ дээр зөвхөн орж иж бол энэ дээр орж энэ дээр 6 янз. Гэхдээ нэлээд олон боломж болох хаа. За юм. Тэгээд дэшөө юу болсон бэ? Энд чинь feedback out гэх. За ингээд бүгдийн схем юун дотор хийчихвэл микросхем дотор ингээд гагжлаа гэж бодоход яана гэсэн. Зарим нь ингээд гаралт нь байна. Гаралт руу жишээ нь энэ нейронуудын гаралт нийлээд гарна гэдэг ч юм уу. Энэ feedback гэдэг ч үлээ нөгөө нэг юу лөө эргэх холбооч үл нэг тийм үү. Яг ийшээ ингээд эргэж бас болно. Нөгөө дандаа доошоо явдаг гэсэн энэ өсөрч гараад буцаад ингээд орж болно. Ер нь бол бидний түрүүний яриад байгаа carry гэдэг нөгөө нэг хальсан нөхрийг бол аваад дахиад дараагийн нийлбэрлүүн орж болно л доо нөгөө халлаад хаягдчихгүй гээд заагаад дараагийн нөгөө нэг битийн нэмж учраас тоонуудыг зүгээр нэг битээр нэмж байгаа гэж үзвэл нэгжийн оронгоос хальсан нөхрийг 10-ын орон руу шидэж болно. Тэгвэл яг зөв нэмнээс олон битийн тог нэмж чаддаг болно гэсэн. За бидний 10 жил тэгэхээр бол нөгөө ингээд орон шилжих юм гэсэн үг тийм. За тэгээд ингээ хооронд нь янз бүр юм хийж болно. Сая чи юу ч хөрвүүлэгч ч нэг юм хийсэн юм байна. Рүүлер гэж юу ч юм нэг юм хийсэн юм байна. Рүүлер нь ямар ч учиртай юм те. Feedback out гэх. Feedback гэдэг энэ гаралт байна. Тэрийг ингээ харах юм бол feedback нь энэ байгаа байхгүй юу? Гаралтын нөгөө гаралт энэ нэг гаралт нь out нөгөөх нь feedback гэсэн. Тэгээд feedback нь яг нөгөө дөрөвний хэлсэн нэг гараад өөрийнхөө ч биш өөр элементийн ухраад очиод энэ лөө орчих байгаа байхгүй. Тэгэхээр нэг тооцоол яваад үр дүн гарангууд энийг гарснаа хальж барьсан юм буцааж аваачаад хийж байгаа гэсэн. Гэхдээ ийшээгээ хідэн ч төвшин яваад байгаа юу ч гэсэн энийг бол хоромхон зурслаа аваач хийдэг. Гэхдээ мэдээж эхний тооцоол явж дууссаны дараа хийдэг баха. Хийдэг санагдах. За ингээд буцах юм ороод ирвэл жоохон хэцүү болно. Ер нь бол тэгээд энд орцсон биш хөрх юм. За. Энэ нөгөө энэ ч одоо баг нөгөө нөхдүүдийн манай докторантуудын 2 семестр нөхсөн хэсэг юм байна шиг. Ямар хачин бэ гэдэл үзээд байна. Юутайгаа граф гэх юм уу те? Юутайгаа цуг байгаа. Нөгөө электроникийн бас иймэрхүү нэг юм төхөөрөмж, ногоон төхөөрөмжийн бүркийн ногоон дэлгэцтэй төхөөрөмжтэй нэг юм хараа сугаад. Гэтэ нэг юм ногооноор юм зураад өсрээд байдаг. Тэр ихүү юм графикийн зураад байгаа гэсэн. Одоо ямар бит дээр хугацааны ингээд явангууд нөгөө нэг нэмэх гэдэг үйлдэл хийхэд юу болж байна? Аль оролтон дээр юу болж байна вэ? Тэ 1 болж байна уу, 0 болж байна уу?
үнэн худлаа болж байна гэдгээ хараад байхаар ийм график. Нөгөө түрүүний үнийн өснөлтийг бодвол арай явцтай. Хугацаа ороод ирсэн болохоор ийм нэг үргэлжилсэн тийм график гараад байгаа. Орой. Юу лээ эрдэмд оройгүй ч л юм уу. За одоо нөгөө бүрэн нэмэгч рүү одоо л орж ирж байна. Бүрэн гэдэг нь түрүүний бидний нэг бит нэмээд 12 битээр нь баг нэмээд исэн шүү дээ, тий. Тэр чинь болохоор бүрэн биш болчиход байгаа. Ягаад тэгэхээр carry-га зүгээр гаргал хайчдаг. Тэг хин аавн уу, дээ бүүмэд гэдэг хэрэгтэй аавн үзгээ хайцсан. Энэ болохоор бүрэн гэдэг нь нөгөө энэ carry-га аваачаад дараагийн битүүд орж шүү дээ. Нэг 8 битийн 2 тог нэмэхэд эхлээд нэгжийн оронгуудыг нэмээд, тий. Тэгээд энэ янз бүрийн хальсын байвал тэрийг аваад дараагийн орон бодогдох үед нь авчираад тэрнлэн нэмнэ гэсэн. Тэгэхээр бүтэн болчихж байгаа. Янз бүрийн юу байхгүй те хаягдал байхгүй, дутуу юм байхгүй. Яг ийшээ гарах юм байна carry. Гэхдээ буцаад 1% нь ийшээ ороод тэгээд явах юм байна. Яг дундуур нь явцад нь энэ carry-д нь одоо ямар хэдгээр орноос хэдгээр оронд юм хальж юу гэж харъя гэх юм бол энэ нэг юм ажиллах юм байна. Яг тухайн хоёр нэгжийн оронгийн ч юм уу аргатын оронгийн нийлбэр дээр нь 0 гарч уу 1 гарч уу гэдэг нь энд гарах юм байна. Тэгээд түрүүчих шиг. Энд харин асуулт нөгөө том элементүүд байхгүй дандаа дан нөгөө LP-HV-гээр хийцэн. Тэгэхээр 1 2 3 төвшөнтэй. 2 битийг нэмдэг юм байна. За яг одоо бол яг тоондод багтсан байна. 3 муруу гэж хачин зөрөөд ах шигсэн. Одоо бол яг 2 дэм юм орж ирнэ. 2 оролттой. Энэ 2 оролтын үед хамгийн багадаа хоёулаа 0 байна. Аль нэг үйл 1 гэсэн тоо гарна гэсэн үг. Тэ нөгөө нэг AB 2-ын бүх боломж. Хоёулаа 1 байвал нөгөө нэг халих хэвээр тэ нэг тэр тоо. За ер нь л AB 2 гэсэн үг тэ баг тийм болчиход байна. Тэгээ ингэж гарсаа гол нь яг энийг яах юм бол та. Энийг ингээд бас нөгөө гарч ийн үгүй юу гэж шалгаад үзэх хэрэгтэй л багтаа ч дөнгөж үгүй юу л байгаа шүү дээ тэ. Дөрөвд боломж байгаа шүү дээ тэ 0 1 1 0 гэдэг. Энд дээр чинь шууд зурчдаг үл зурдгоо тэ. Тэр чигээр юм шүү дээ. За энэ зургийг аваад зураад нэг тоон дээр явах уу. За ерөнхийдөө гадна талынх нь хилээдгийн юу нөгөө нэг түрүүн гарснаар бол ингээд доошо бодчихвол байх л да. Ингээд 0 1 яасан олон бол дамжуулахгүй гэдэг ингээд явчихна. Гол нь энэ дээр нэг юм байгаад байгаа. Энийг C out гэдэг нөхөр энэ дээр буцаж яваад байгаа. Буцаж ирээд энэ HP руу нэг орсноо. Энэ LP руу нэг орчиж байгаа. Тэгэхээр энэ хоёр нейрон чинь нөгөө их л дараагийн оронд нөлөөлдөг л хоёр нейрон байна л да. За тэгээд яг хизээ энэ амилах вэ гэхээр энэ яг C out бол бүр анханасаа энэ төхөөрөмжийг ч юм уу асаахад л 0 байл гэсэн үг лээ. Тэгэхээр 0 ч юм бол давхиж ирээд нөлөөлөхгүй шүү дээ. Энэ лүү нэг 0 ороод байдаг. Энэ нөгөө тооцоолт нөлөөлөхгүй. Нөгөө хоёрыг тэгшэндгоо их баг. 0 ч нөгөө нэг тохионуудын тоог нэмж чадахгүй тий. Тэгэхээр ингээ байж л байна. Энэ дээр ч гэсэндээ энэ ч одоо өөрхий бүр дангаараа юм биш үү. Зөвхөн carry out-ыг тооц яадаг. Тэгээ carry out-ос болж өөрчлөгдөв. Тэгэхээр нөгөө халилт гараад ирэх юм бол энэ харин нэг болсноо. Тэгээд энэ доотлын дараагийн түвшний 2 нейронд очиж нэмэгддэг. Нэг юм байна. За энэ дээр нэг гоё тоолоод яах вэ? Шалгах уу да. Шалгаад гол нь тэр арын график дээр нэг зөрөө гараад тэгээд яах вэ? Мэдээж нөгөө pin 80 нөгөө нэг хятад оюутнаа бүр интернетээр хайгаад болорсон юм болсон. Таны өгүүл алдаатай юм биш үү гэнэ. Сүүлдээ тэгэл жоохон динэгдүү байдалд орцгоосон л доо. За ийм юм байна. Тэгээд яг carry out-а нэг жоохон тод юу C out нөгөө нэг юу л халилт нь ингээд нэг болчвол ингээд нийлбэр бодоход нэг одоо ихэндээ нэг давхарга 1 юу лээ наносекунд гэж үзээд байгаа. Тэгэх юм бол 1 2 3 наносекундын дараа энэ дээр 1 гэд гарлаа гэж бодъё тий. Хоёулаа нэг байж байгаа ч юм уу нэг гарна гэсэн шүү дээ. Тэгвэл нэг орон халиад тэр нь ингээд оронхон зоорт үсрээд 3 наносекундын дараа энэ хоёрыг нэг болгоно. Энэ хоёрыг нэг оролтож тэр үед дараагийн нөгөө 10-ын орны 2 бит ороод ирнэ гэж үздэг юм тий. Тэгээд таарна гэж зохиосон юм. Тэгэхээр ингээд яваад байгаа юм. За тэгэхээр одоо эн чинь одоо хэдэн ч битийг хамаагүй нэмнэ. Гол нь яг хугацаанд байх хэрэгтэй тий. 1 наносекундэд 1 битийг нэмнэ, 1 чиг нэмнэ, 2 наносекунд бол артыг нэмнэ гэдэг. Яг 8
Битийн тоо байвал 8 наносекунд нэмдэг ч юм уу тий. Гайгүй л хугацаа. Нано гэж одоо бүр үзэгдэхгүй хугацаа штэ тий. Ба нэлийн бага хугацаа. За энэ дээр юу ч гарахгүй бодлоо. Одоо марч чинь их ядаргаатай юм болоо. За оролт гаралтууд нь энэ байна. Хоёр оролтны энэ байна. Carry-ийн энэ байна. Sum-ын энэ байна. Тэгснэ энэ дээр яг уу эхлээд одоо энэ эхний тэр 2 наносекунд гэдэг дээр байгаа юм нь болохоор Sum нь 0 тэ юу халилт нь 0 оролтон дээр нэг ороод ирсэн гэдэг. За энэ дээр уус зурцсан байгаа юм даа. Бид нар юуг нь шалах уу? 0-ыг шалах уу? 1-0-ыг шалах уу хэрэг бах уу? Угаасаа ингэ зурцсан. Гахамшигтай. Энэ дээр ингэ зурцсан байна гэсэн үг те. Өө энэ чи юу вэ? Харанта. Энэ дээр нэг болцсон. Энэ дээр нэг болцсон байгаа гэсэн үг. Яг 2 наносекундын үед нэг болцсон. Тэгээ хоёлаа нэг болцсон 2 оролт. Тэгээд доошо явна гэсэн. Эдгээр яах вэ гэдэг. Яг энэ нейрон болгоны гаралтыг зураагүй байна л да. Тэгээ нөгөө 2 наносекундэд тийм үед оролт 2 оролт хоёлаа нэг болсон бол ингээд 2 3 наносекундын дараа тэгээ яг 3 ийм левелийн дараа 3 давхраг явсны дараа энд үр дүнгууд нь гарна. Үр дүнгууд нь гарсан чинь ийм болцсон. Sum нэг болоод халилт нэг болоод carry нэг болцсон. Юу carry нэг нэ. Тий, Sum нэг болоод халилт нэг болоод оролт 2 нэг болцсон. Нэг юм тохиоллоо. Оролт нэг гэдгээ яаж яасан? Оролт нэг нь яаж байгаач нэг болчтой. Оролт 2 нэмээ те. Оролт 2 гэдэг чинь энэ хөл байхгүй юу? Энэний хоёрлоо нөгөө халилт нь өсөж гарчээ ийшээ ингээд орцсон гэсэн юм уу та. Ингээд орцсон гэсэн үг. Хүү ч юм уу ямар болаарсан. За ингээд орцсон ч гэжтэй ингэж орж болохгүй шүү дээ те. Ер нь бол ингэсэн эхний туршилтан дээр нэг гээд орч үзсэн. Тэгсэн чинь ингэж гарсан. Зогссон юм уу билээ. Нэг гээд оруулвал эн чинь нэг дээр нэгийг нэмээд уулна 0 гарах хэрэгтэй л үү тий. Юу Sum 0 гараад Sum чинь шүү дээ. Тэгээд нэг халилт гээд тэр нэг C гарах хэрэгтэй. За C нь гарсан л гэж байгаа юм. Энэ гарч байгаа юм. Тэгээ энэ гараад орхисон. Sum нэг гардаг ямар зурсан юм болов. Нэг дээр нэг нөхөр чинь энэ шалмаа. За нэг юм хаяар өсөд орсон шүү. За яг ингэж Монголд байсан юм л да. Энд чи буруу юм шүү гэдэг. Юу шүү. За ингэ юм байна. Одоо бүр амар юу болоо. Оролт нэг дээр нэг гээд ороод ирсэн. За энийг ингэ чи. Энэ олж юм арилгаах юм. Нөгөө яг 2-ын тоолоор орж ирэхгүй шүү гэдгээс хэд болж ах шиг байна л да. Ингэ чи. Оролт нэг дээр юу орж ирсэн бэ гэхээр эхлээд нэг орж ирсэн. За энэ мэдээж эхэлж орж ирж байгаа бол нэг чи орон бах гэдээ ард нь тавьчих. Дараа нь энд юм байхгүй нэ. Тэгэхээр 0 орж ирсэн гэж үзэж. Юун дээр болохоор ингэж бичихгүй. Ерөөсө 2-ын тоолын систем гэдэг нэг хэсэг мартах хэрэгтэй болчихно. Ерөөсө оролт нэг дээр ингээ харах юм бол нэг л тоо орж ирсэн байна тий. Нэг. Хоёр дээр бол дэг гэд нэг гэд 2 орж ирсэн байна шүү дээ. Ингэж тоолох юм. Нөгөө нэг 2-ын тооллоо түр мартын яах гэсэн үг. Тэгэхээр чинь юу гэсэн үг вэхээр манай энэ схем дээр энэ график дээр зурснаар бол манай схемийг нэгдүгээр орлон дээр 1 гэдэг тоо ороод ирсэн. Нийлбэр нэвчгээс. Энэ дээр 1 гэдэг тоо орж ирсэн. Нөгөөх дээр нь 2 гэдэг тоо орж ирсэн. Тэгээ нэм нийлбэрийг олъё гэсэн. Нийлбэр нийт гарах хэрэгтэй. 1 дээр 2 нэмээд 3 гарах хэрэгтэй. За одоо нэг 3-ын 10-ын тоолын систем дээр ярьчих. 3 гэж гарах хэрэгтэй. Тэр гаралтан дээр яаж гарч ийнэ гэж. Тэгэхээр тэр гаралтан дээр ингэж гарч байгаа гэсэн. Тэгээд 1 дохио агаад 1 дохио гэж ингэ цуурч гарч ирж байгаа. Тэгээ 3 болж байгаа. Ямар ч 2-ын тоолын систем орон гэсэн юм байхгүй байдлаа. Дандаа нэг 1-ийн тоолын системээр явж байгаа. Цугурч явж байгаа гэсэн. Тэгэхээр энийг дуудана л гэдэг юм л да. Ингээд 3 тоо гаргалаа. Энд чинь юу юм бэ? Энэ 3 наносекунд бол ямар удаа юм бэ гэдэг. Яг үндэ бол 3 наносекунд жижиг л те. Үүр том тоон дээр одоо юу гэдгийг нийлбэр нь тэрбум гарна гэдэг тийм тоон юмсэн гэж бодвол 19 зэрэг гарна гэсэн. Энэ тохиолдолд харин нэг дээр нөх гэдэгсээр байгаа тэрбум наносекунд гэхэр чинь нано ч 10 гэсэн зэрэг те. Энэ нэгсэн зэрэгтэй нийлээд 1 секунд гэж гарна гэсэн. Тэгэхээр яг ийм юу хурдны хувьд нэг тийм жоохон
талаа цуваад байгаа учраас манай одоогийн компьютерд яг 2-ын талын системээр гээд бас аваад зэрэг мэрэг оруулаад байгаа шүү дээ. Ингээд тоо үүсгэж оруулаад байгаа. Тэгэхээр ийм учраас энэ дээр нөгөө нэг сая ийм бидний нөгөө ихэнд явдаг шигээр айгүй их гацаж 2 семестр төвсөө зул гацгаасан. Аз болоход яг учир нь олцсны дараа та нар үзэж байгаа учраас ганцхан 90 минутанд багтаагаал ойлгочихж байна л гэсэн үг. Тэгэхээр яг 3 тоо орж ирсэн. Яг энэ дээр ерөнхийд нь харах 3 юм дахин орж ирсэн. Тэнгүү тэрийг нь 3 гэж гаргаж байна. Яг завсрын юмнууд нь бол яг нөгөө нэг завсрын энэ одоо юу гэдгийг эхний тооны энийг орж ирлээ, нөгөө хоёр тооны энийг орж ирлээ гингүүд энийг нэг нэгээр нь нэмээд байгаа. Тэгээд мэдээж нөгөө энэ дээр гэсэн үг. Тэгээд энэ дээр нэг дээр нэгийг нэмээд гэхдээ 2 гэдэг тоо олчлаа шүү дээ. Тэгэхээр тэрнийхээ нэгийг гаргаад нэгийг халиагаад нөгөө энэ carry out-аар буцаа шидээд байгаа гэсэн. Дараагийнх дээр нэг орж ирлээ. Нөгөө carry-гаас нь бас нэг орж ирнэ. Тэгээ 2 болчлоо. Тэнгүүд бас нэгийг гаргаад гаргаад байлаа да. Бас нэгийг хевлээд тэгээд нэг carry-гаа цааш нь хадгалчин ч гэдэг юм. Тэгээд сүүлийнх дээр юу ч орж ирдэггүй. Тэгэхээр нөгөө carry-гаа хевлчихнэ гэдэг. Ингээд 3 болгочоод авахгүй. Тэгэхээр гаргаж байгаа гаралтан дээрээ ч гэсэн 2-ын талын системээр биш. Гол нь яг бид нар тэр юм уу бүгдээрээ л өдөртөгч докторант бүгдээрээ л эргүүтэл явцсан 2-ын талын системээр буруу гараад байна гэдэг энэ схемийг яриадсэн чинь явж энэ дээр чинь 1-ийн талын систем явж. За тэрийг ойлгоогүй тэгээ баахан явсан юм байна. За энэ дээр тэгэхээр ингээд харахаар гарна. Яг зарчим нь сайн хэлсэн. Тэгээ нэг юу гэдгийг 2 бит хоёулаа нэг байгаа дэвэл нэгийг гаргаад нөгөөхний дараагийн алхам руу шидчихнэ. Тэгэл хэрвээ дараагийн алхам дээр нь бас 2 бит орж ирээд ивэл яадаг юм аа. Хоёулаа нэг гэдэг одоо яах юм ба. Юу ч гэсэн ингээд цааш нь хадгалцдаг юм байна. Илүү гарсныг нь буцаагаад дараагийн орнд руугаа шидчихдэг. Дараагийн орнд гайгүй бол ингээд гаргадаг гэдэг юм. Хийсэн юм байна. Тэгээ энэ бол энийг одоо тэгээд нөгөө зүг ажиллана гэдгийг бас итгэлтэй болж ижил нөгөө цаашаа явж байгаа юм л да. Тэгээд гомдогч энийг зүг ажиллана гэж жилийн дараа итгээд тэгээд энэ дээр эдрийгээ угсарч агаад ямар нэг зүйл нэг юм биш. Араасыг нөгөө нэг араасыг атаклвал юу хэдэн минутанд яах юм байж гэдэг лөө те. Квант компьютер гэх юм байна гэдэг. Тэр шиг бас хэрвээ энэгээр ингээд ийм схем хийчих юм бол ямар юм жилээ. Маш хурдан задлах юм байна гэх мэт юм ярьснаа. Тэгэл доктор ажиллана. Доктор ажиллаж юм амарх юм шүү. За гэхдээ яг цаана жоохон тооцоо юм уу хийгдэн л те. Схемээ зурчаад дараа нь яана гэдэг. За энэ нэг өөр нэг схем байна. 2 оролт байлаа тэрийг хасаад харьцуулаад хөрвүүлдэгч гинүү. Яг хасж байгаа хэсэг нь энэ хэсэг, харьцуулж байгаа нь энэ хэсэг. Тэгээд энэ юу газар хөрвүүлээд байгаа машин энэ хэсэг юу. За энийг нэг яахааргүй юм байна. Тэгээд одоо нөгөө нэг яг ингээд схем хийжсэн юугаа хийгээд ингээд дими хийгээд ингээмээр байна гута яах нь гол нөгөө давуу тал нь энэ нэг удаан дуу гэсэн нэг дутагдaltaй болчиход байна шүү дээ. Гол давуу тал нь энэ дээрээ алдаан төсвөртэй гэдэг юм байна. Тэгэхээр яг одоо ингээд байгаа. Энэ ч одоо юу ч хийсэн. Нэг spike гэдэг одоо дохиоч юм монголоор. Нэг дохио алга бол яах вэ гэдэг. Жишээ нь энэ одоо яац. Нэг spike нь алга болцсон юм байна. Энэ дээр нэг spike нэмсэн юм уу ямар завхарсан юм. Ингэсэн. Нэг spike алга болоод манай энэ схемүүд нөгөө алдаа гарах магадлал нь их бага л гэж байгаа. Тэгээд тэрнийхээ учрыг нь тайлбарлачихсан юм байна. Уул нь бол яг энэ шиг дохио ирээд гэдэг явах хэвээр өвч болоод байгаа. За энийн нөгөө схем зурсныхаа дараа л бол шиг энэ хэсэг нь айгүй юу та. Тэгээд шууд нөгөө юунаас нь явчих. 2 оролттой нейроны найдварчлалыг нэмэгдүүлэх гэх нэг юм арга. Тэгэхээр яг найдваржилт гэдэг нь одоо бид нар яг 0 оруул нийлбэр 0 1 2-ыг энд хийгээд 0 гарна ч гэдэг юм те. Тэр бол яг цаасан дээр бас байгаа юм. Яг амьдрал дээр заримдаа эвдрэл гэмтэл гарна те. Тэгээд жоохон юу яадаг алддаг те гацдаг. Манай Univision гацдаг гэдэг шиг. Ингээд яана алдаа гарнаа. Тэгэхээр алдаа нөгөө гарахгүй байна гэж байхгүй амьдрал дээр бол те. Яаж игээл гарна. Энэ тэнд очиод экскаватораар манай шилэн кабелийг тасна. Тэгэхээр алдаа гарна. Тиймхүү алдаанууд гардаг. Одоо тэгэхээр яг ингээд энэ тэргээр дамжуулж байгаа ч юм уу мэдээлэл дээр хэдэн бит нь алдагдаад байвал юу яах вэ гэдэг тийм шийдэл
дээр те алдааг нь гаргахгүй байх ч гэдэг юм уу. Найдвартай байх гэдэг. Тэрнээс очиод нөгөө тракторчингаа торгоод байхын ч нэг шийдвэршилтэй те тэр бол зүгээр өөр чиглэлд яваад байгаа. Эрх зүйн чиглэлийн оюутнууд тийм юм хийх баг. А бид нар болохоор за тастуул тастгийн тастуул бид нар яаж ингээд баг кабель салцсан байх талаа амжилттай байх тийм арга хийх вэ гэхээр ерөнхийдөө давтж байгаа юм л да. Одоо ингээд юм хилэнгүүд уцаар юм хилэнгүүд гэдэг хүмүүс байдаг. Юу гээд байгаа юм бэ гэдэг. Нөгөө нэг юм жоохон муу те холбоон жоохон муу гэж байд юм уу сүлжээг газар явж байгаа. Тэр тохиолдолд яадаг вэ гэхээр мэдээж нөгөө нэг яан штэ те баха орлоо штэ. Гой тэр юуны тэрэн дээр хүрээд ир гэж юм хөөе гэд. Юуны юу яач гэдэг те. Юуны хойтлын бууд гэд үгээ давтна гэсэн. Тэр шиг энэ дээр хоёр оролт орж ирээд байснаа нэмэх гэжсэн чинь ингээд юу гараад ийл энэ хоёр оролт энэ тэргээр явж байгаа алдагдаад байна ингээд давтаа тачнаа гэсэн. Одоо эн чинь яатсан юм те. 3 ширхэг ямар LP үү те. LP нейрон болгож ингээд давтаад энэ 3-ыг хоёулаа орсон байгаа ингээд. Хоёр оролтоос хоёулангаас нэг оролт орсон. Тэгээд сүүлд нь нийлүүлээд нэг LP ер нь чинь нэг HP-гээр нэмээд ингээд гарах юм бол уул нь адилхан юм гарна. Одоо чинь юу гэж үгүй. Хоёр оролт орж ирсэн хоёул за нөгөө л нэг юм аргаараа тий 0-0 дээр шалгая 0-0 дээр бүгдээрээ л 0 байх хэвээр ингээд 0 гарна. Тэгэхээр яг энэ дээр 0 гарна гэхээр хэвээрээ хоёулаа нэг байвал хоёулаа нэг болоод энэ дээр 2-1 орж ирээд 0 болох уу? 0 хоёулаа нэг байна гэд 0 гараад энэ 0 орж 0 гарах юм байна. Энэ чинь нөгөө нэг нэмээд байгаа юм чинь. Нэмш үлээ тэ энэ чинь нэмэх хэсэг юм шиг ийм. Тэгээд аль нэг үлгэр. Ингээд ерөнхийдөө хариу нь бол зүг гарч байгаа. Гэхдээ яагаад ингээд шал дэмий ингээд 3 схем тавьчих вэхээр 3 элемент нэмчих вэхээр нөгөө найдвартай байдлыг нэмэгдүүлэх гэдэг байгаа. Одоо юу гэсэн үг жишээ нь энэ дээр их гайгүй харагдаг. Ингээ оролтын нэг нь ингээд эвдэрсэн тий нэг оролт нь эвдэрсэн байгаа тохиолдолд нөгөө оролт нь одоо яаж гэдэг. Нэг оролтных нь инпут нэгийнх нь энэгээр явж ирсэн нөхөр нь эвдэрсэн гэвэл нөгөөхөрөө нөхдөг ч юм уу нэг юм хөө байдлаар нөхөөс хийж болно. Заавал яг яаж нөхдөг вэ тэр хин бөхшиж юм дээр байгаа. Тэгэнгүүт энийг нөгөө 3 давтчихж нэмлэгээд авлаа. Тэгээ нөгөө найдвартай байдал нь трипл ямар юм ч үлээ тийм нэртэй саяны арга нь трипл memory жишээлтэй лээ. Ийм юм. Тэгэнгүүт энэ юу ахгүй вэ? Нэг юм навчиг граф байдаг. Тэр нь болохоор нөгөө манай програм ч юм уу та компьютер ухааныхны уул нэг юм их зураад авах хэвээр тийм граф. Юу гэхээр нэг шинэ схем бодож олвол тэ тэрнийхээ найдвартай байдал. Алтаан төсвөртэй байдал гэдэг тэр нь. Энэ ч үгсэн нэг гэдэг чинь 100% гэсэн үг те. Success rate of mathematical схемийнх нь амжилттай ажиллах магадлал гэхээр 100% байгаа. Энэ дээр ягаад 100% байгаа вэ гэхээр нөгөө нейроны алдааны магадлал нь 0 байгаа тохиолдолд буюу яг нөгөө төгс гэж бодож байгаа тохиолдолд цаасан дээр зурлаа бүх нейрон зөв ажиллана. Тэгээ нэг угсраа хажингууд 100% ажиллана. Гэтэл нэг яг бид нар нөгөө алдааг юм хүү байдлаар л оруулж турч байгаа юм л да. Нейроны алдаатай байх магадлал нь 0.1% гэх юм бол юу гэсэн үг вэ? 10 нейрон авчираад угсарсан чинь нэг нь юу байна вэ? Алдаатай байна л гэсэн. Алдаатай буюу баг нөгөө гарах ёстойгоосоо өөр гаралт гаргана гэдэг юм да тий. Яг гарах ёстой гаралтаа гаргаад байвал тэр чинь алдаагүй гэсэн үг чинь. Нэг тийм юм болвол манай нөгөө юу ажиллагаа мэдээ жоохон доголтно. Тэгээд доголдохдоо гол нь айгүй тийм юу яахгүй гэсэн. Айгүй тийм огцом унахгүй гэдэг. За үгүй юу ч лээ TMR гэдэг ч үгсэн. За энэ хамгийн муу нь гэсэн. Энэ доотлын энэ навчны доотлын хэсэг нь. Нөгөө алдааны юу гараад ирэнгүүт айгүй хурдан схемийн ажиллагаа нь унаад байгаа. Тэгж жаад нэг 0.8 авцаа ирэхэд ер нь баг хэрэггүй болчих гэсэн. Айгүй ажиллахгүй. Сайн схемүүд бол нэг юм хөө. Ингээ унахгүй яваал энэ гүрийгээл нөгөө схемүүд нүгэр айгүй юу муу. Юу элементүүд айгүй муу те ингээ айгүй өвдөрхий ажилтдаг мөртлөө ингээл яваал. Ягаад гэвэл нөгөө давтцсан учраас одоо нөгөө 10 нейрон байснаас нэг нь алдаатай байна гэсэн шүү дээ те энэ дээр. Тэнгүүд яг нөгөө 9-өө ашиглаад ажилчдаг л гэсэн. Яг бүр хар яриагаар бол нөгөө муу сүлжээ муутай газар явж байгаа хүн нөгөө дээр драгон дээр ирээ гэсэн нөгөөг нь сонсохгүй нөгөө драгон гэдэг үг нь яг алга болцоод ивэл нөгөө драгон гэдэг драгон гэдэг 10 удаа хэлэх юм бол тэр магадлал нь 10% тэгээд нэг драгон нь устгалаа гэхэд үлдсэн 9 драгон сонсогдоод тэгээд нөгөө үгүй би
сонсч лээ штэ юм олон хэлдэг ингээд тэгээ штэ. Тэрэн шиг ингээд тисээд байна гэсэн. А 50% унцдаг гэвэл дарга ингээд 10 удаа хэлэхэд 5 дарга наалгалаад үлдсэн 5 нэг юм сонсогдно гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ яг даргаонтой шин дээр нэг л байхад л болчиход байна шүү дээ тий. Тэгэхээр ингээд давтаж бариад тэгээд хоорондоо нэгсэн сүлжилтсэн холбоотой учраас бие биенээ нөхчин. Тэгэхээр энэ баг хамгийн аимшигтай хэсэг юм бол яг энэ бол бас ингээд явж байгаад 70% эхлээд доош аргагүй их унж байна. Бүх схем нь мангар ажилдаг бол бүх схем нь эвдэрсэн бол мэдээж эн чинь унаа шүү дээ тий 0 ерөөсөө шууд юу ажиллахгүй л гэсэн. Бүх элемент нь буруу ажилдаг бол тэр схем тэр чигээр нь урнаа л гэсэн. Тэгэхээр энэ дээр бүгд 0 1 дээр ирнэ. Юу лээ? Энэ 0 гэсэн төвшөнд уунаа бүх элемент 100% алддаг гэсэн үг шүү дээ. А тэгээ энэ дээр нөгөө дотор нь байгаа HP нөгөө нэг high pass нейроныг нэмэгдүүлэх тусам ингээд арай ингэ тийм ээ. За бүр хамгийн одоо яг онлын хувьд хамгийн энэ алдаан төсвөртэй схем хэрвээ байдаг бол ингээд элементүүдийн нь алдааны магадлал ихсээд байхад яваарс хөдлөхгүйгээ 100% ажиллаж явжсэн яг 100 өрөнгөт арайчтэйгээ доош ингээд дөрвөлчин ингээд уннаа гэсэн. Тийм ч арай байхгүй. За схемийнхаа төрлөөс болох юм да. Энэ нэмэгчдэр бол ингэж ажиллаж байна. Харьцуулагчгээ түрүү нэг дотроо 3 хэсэгтэй юм байгаа гэсэн. Тэ хөрвүүлэн яаны нэг доторх схемийн нөгөө элементүүд нэмэгдэх тусмал жоохон хурдан яагаад гэхээр чинь айгүй олон элементтэй тэр олон элементээс нь нэлээд олон нь ажиллахгүй гэхээр чинь нэлээд унна гэсэн. За нэг юм тэгэхээр та нар ийм схемтэй ажил хийвэл схемдээ нөгөө энд ор биш нөгөө шинэ юм юутай юм хийх юм бол ялангуяа энэ SNP-ийн хувьд нөгөө найдварчлалт мундагаал гэж л нөгөө нэг иймэрхүү график марак зурх хэрэгтэй бол гэсэн. Нөгөө схемээ хийчин. За програм дээр хийвэл ялангуяа програм дээр хийчин. Тэгээд нөгөө юугаа нөгөө энэ ганц элементтэй айгүй мундаг ажилтдаг шууд 100% ажилтдаг гэжсэн дараа нь танаа нөгөө симулятор ч өөрөө нөгөө нэг хаяа 10% алддаг гэвэл нэг те нөгөө 10 схемийн нэг нь хаяа алддаг гэдэг юм уу? Эсвэл схемээр нь дохиод дамжих үед 10 дохиод дамжихад 10 дахын алданч гэдэг юм уу те тийм байдлаар алдаагаа оруулах юм бол нэг юм графикууд зурх боломжтой болчихно. За A B C гэдэг 3 цэг байна те. A NAND гэдэг нь нөгөө нэг N за нөгөө NAND те. NAND гэсэн ганцхан элементээр бүгдийг хийдэг асар олон элементтэй. Тэр бол ерөөсөө алдааны хувь нь баг 1 куб болоход л тэгэл тэр чигээрээ унаад алгуулна шүү. Ой унаад байгаа маань ч алах хөрх юм. Энэ 80 хэдэн болчихно. 90-с доош унчих юм байна. Айгүй хурдан унж байна. Triple гэдэг нөгөө нэг 8 мөртлөө тэр давтна гэдэг чинь айгүй ерөнхий арга байхгүй. Тэгэхээр 8 мөртлөө нөгөө айгүй олон схемийг 3 хувилчдаг ч юм уу те баг алхам болгон дээр нэг 8 байхыг нь 3 8 болгочоод ингээд салаалууллаа. Тэр тохиолдолд айгүй элемент орно, айгүй мөнгө зарна. Гэхдээ найдварчлалт нь арай ихсээд яг нь тэр 90-с доош болох үе нэг за энэ 6% дээр ч юм уу. Тэгээ 6-7% гэдэг дээр байна. Манай нөгөө гайхамшиг маань энд явж байна те. C нөгөө SNP based нь болохоор саяны нөгөө нэг хачин ажилтгаараа ажиллах юм бол энэ дээр тоон байсан юм шүү те. 0.57 дээр ингээд шууд 90-с доош орчих юм байна. B нь болохоор 4.4 гинэ. Энэ доошоо явахаар 4.4 дээр ирж байгаа юм байна. 4.4 дээр ингээд доош орчихно. Хин бол манай энэ SNP болохоор 17.2 дээр доош орно гэж байгаа. Тэгэхээр нэг айгу тисч ийна л гэсэн. Тэ амар алдаа нэгсээд ахтал 90-с доош орох юм чи 95 дээр л яваад байгаа байхгүй. 95-аар шугам татсан чинь 95-аар шугам татсан яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол 0.57 дээр 95 хүртэл унсан. B гээд зөвхөн хуучнаараа 3 давтцсан чинь ингээд явцсан гэсэн. Энэ цэгээ хэлээд байгаа юм. Ингээд 4.4 дээр 95% хүртэл унтсан. Манай нөгөө энэ SNP болохоор гүрийсээр 95% хүрж байгаа хугацаа нь бол энэ 17.2% дээр өгсөн. Тэгэхээр их найдвартай юм а гэдэг. Ингээд харьцуулж харуулах хэрэгтэй юм да. Харьцуулаад харуулвал за бүлийн нөгөө нэг одоогийн компьютерийн EMEA дизайн гэж явж байгаа юм байна. Нөгөө транзисторуудын тоо ихсэхэд энэ хөндлөн юм дээр нөгөө нейроны алдаан төсвөртэй байдал тэр нь хэр байх вэ гэдэг. Чинь яац юм бэ ч одоо ингэ явжсан. Энэ айгүй муу өссөд байдал транзисторын тоо ихсэхэд өсөх юм байл үү. Гэсэн энэ бол бүр айгүй өсөд л байгаа юм байна яагаад ч айгүй. За нэг юм шин чанартай хэлдэг юм. Тэгэнгүүтээ за энэ хэсэг бол яг энэ хэсгээр зүгээр энэ магистрийн ажил учраас л гэсэн баг. Нөгөө юу вэ? Энэ одоо бүр бүтчихгүй те манайхны хувьд хийх аргагүй. Та нар нөгөө нэг аимшигтай электроникийн үндсийг үзээд дараа нь ямар хүчний электроник энэ чөлөө тийм үзег баг. Тэгэхээр
яг хийж чадахгүй. Энэ хэсгийг бараг алдчихжээ. Ерөнхийдөө нөгөө транзистораар одоо байгаа транзистораар саяын нөгөө нэг зарчмаар ингээд хийх юм бол манай нөгөө HP, LP нөгөө DRAM ч гэнэ үү те нейрон иймэрхүү байдал болно гэх. За энэ аим шигтэй. Энд гадардуулга идэрн транзистор болов. Идэрн конденсатор амархан. Та нар бас электроник ангид орох гэдэг байл бас л хэцүү шүү. За энэ нөгөө юу вэ? Симуляцсан. За нөгөө нэг бүр баг нөгөө нэг яг уу саяхыг гагнаад хичээгүй л дээ зүгээр ийм нөгөө яг электроникийнхан ингээ бодит юмтай харьцдаг бид нар бодитгүй юмтай харьцдаг гэдэг байгаа. Гэхдээ яг уу юу яаж байгаа. Энэ болохоор саяын схемийг Spice гэдэг нөгөө нэг програм дээр угсарчаал ажиллуулж байгаа тийм CAD маягийн програм яг гагнахгүй. Тэгэхээр бас яг уу яг гагнуур алханд хүрэлгүйгээр бас электрон схем зурчулах юм шиг байна. Энэ эдрийг сайхан юм дээр угсарчаад тэгээ ажилласан. Тэгсэн чинь ингээд юм дайггүй ажиллаад байгаа. Гэхдээ яг та нар бас эндээс харах хэрэгтэй юм л да. Энэ нэг энэ хоёр гэж юу ч юм бэ мэдгүй. Нэг газар цэг тэмдэглэсэн байлгүй дээ. Энэ тий. Энэ нэг эний гаралт, энэ нэг энэний оролт энэ юм ч гэдэг. Тэрэн дээр иймэрхүү тохионууд гарсан байна. Манай гаралт бол энэ байна. За гаралтаа л гарчээ л да. Яг нөгөө нэг бид нар бол яг онлын хувьд бол ингээд тохионууд ийм даг гэдэг яотон шиг дөрвөлж байх хэрэгтэй гэж боддог тий. Гэтэл яг үнэ эрэхтэй бол ингэж гардаг байгаа шүү. Энэ яга завчлаач гэсэн нэг ийм гачин юм тий. Трапец юм гараад байгаа. Ингээд үсч амжих хэвээр. Одоо энэ 5 вольт хүртлээ тий. 5 вольт ч одоо нэг 0 вольт бол 0 гэж үзээд байгаа шүү дээ. Одоогийн компьютер. Тэгэхээр нэг юм энэ наносекунд дээр явж байгаа. Тэгэхээр энэ яг бодиттой амьдрал дээр хөрөнгө алдсан төвшөлт гэсэн. Нөгөө цаг юун дээр симулятораар явцсан. Тэгэл гагнж барайл электроникийнхан гагнж агаад нөгөөхөнгөө үдсэнгүүд энэс нэг жоохон зөрчсөн. Тэгээд иймэрхүү систем гарвал тэгэл ёстой янзын ажил гарчээ гэж яхана шүү дээ. За хугацааны диаграм. За одоо эднэрийг нөгөө нэг орж ирсэн. Орлон дээр нэг орж ирсэн. 2 нэг орж ирсэн гэдэг юм. Энэ дээр нэг орж ирсэн. Тэгээд гаралт нөгөө түрүүний хүснэгтэн дээр байсан шиг ингээд нэг гэд 3 гарч байгаа байхгүй. Энэ одоо юу ч юм. Энэ харьцуулагч гинэ. Юугаач харьцуулаад л да. Энэ дөрөв гэдэг тоо орж ирсэн байна. Энэ дээр нэг гэдэг тоо орж ирсэн байна. Тэгээд бодвол харьцуулсан юм билүү. Аль нь их вэ ч гэсэн. Тэгээд энэ дээр ягаад ч юм нэг нь тоо гарсан. За энэ харьцуулагчийн яг дэлгэрэнгүй үзсэнгүй. За алдаад шүү дээ. За дахиад явлаа. Нөгөө саяын схемээрээ нөгөө 95% нь явж байна. За тэгээд HP нейрон 11 мВ-тай. За бүрээ явсан. LP нэмтэй бол энэ LP нарийн дээр гараад байгаа юм болоо да. За нэмэгчийн алдаад төсвөртэй адилхан айгу харьцуулагч нөгөө арай хурдан хэмжээ нөгөө айгу олон элементтэй орооцолсон юм болохоор гээл. За ингээд баахан алдаан цэртэл нэмэгч нь арай илүүгээд. За нэг ийм гарч байгаа юм байна. Тэгэхээр яг бүтнээр нь үзүүлээгээд бүгдээр нь үзүүлж байна. Сүүлийн хэсэг бол та нар угаасаа мэрэгжлийн хувьд шал өөр учраас та нар бол нэг энэ электро схем орж ирэхээс өмнөх энэ гагнаадсан шүү дээ нэг энэ дээр үлээ. Инээс өмнөх нэг иймэрхүү график нь байна. Ингэ шиг л ерөнхийдөө диплом бол болчихно гэдэг. Энэ дээр юу болсон сая? Энэ ч ингэ гарцсан те. Энэ хүснэгт уул нь бас биднэрт хэрэгтэй л хүснэгт. Юу гэхээр тушаад үтсэн чинь манай электроникийн тушаад үтсэн чинь энэ дээр femtojoule гэж байна. Аюу жижиг энергитэй нөгөө joule чинь дулаан тий. Дулаан алдалт ялангуяа энэ хамгийн ардлын байна. Дулаан алдалт микроватт гэж байна тий. Нэмэгчдэр бүлийн нөгөө нэг одоо энэ компьютер энийг л амар муулж байгаа шүү дээ. 215 микровольт дулаан алддаг. Одоо нөгөө нэг бүл илүү нөгөө нэг амар хүнчиг үлээ. Жилд 2 жилд 2 дахин хурдан болно ч үү тий. Жил хагас компьютерд 2 дахин хурдан болоод хэвчтэй гэдсэн нөгөө муур маань тий. Муурын хуулиар бол ингээд дээш яваад хэвчтэй гэвч нөгөө нэг хамгийн муурын хуулийг одоо зогсоож байгаа юм тий. Бүтгээ ойлгож байгаа юм чадлын алдар гэдэг. Тэгэл чадал гэдэг нь дулаан гэсэн үг тий. Тэгэхээр муурын хуулиар хийчлээ гэхэд яг нэг аимшигтай халтдаг юм болно гэдэг нь эндээс л харагдаад байгаа юм л да. S&P гэдэг нөгөө тэр саяын юугаар хийхэд бол 0.55 микроваттыг алдаж хахад энэ дээр 4 дахин том гэсэн үг тий. 4 дахин их алдаж байна. Энэ дээр бол 30 дахин бараг 40 дахин илүү дулаан алдаж байна гэдэг маань манай энэ энд ор дээр суурилсан юм ер нь зөв үү? Энэ үйлдвэрлэл интернет амар л байгаа л да тий. Гэхдээ нөгөө арай өөр энэ биологийн процесс суурилсан ийм юмар хийвэл арай халдгүй компьютер хийх юм шүү гэсэн утгатай юм байна. Энэ нөгөө switching гэдэг нь нөгөө бодвол нөгөө дараагийн үйлдэлтэй ингээд зориулаад reset хийгдэх үед гарах дулаан алдагдана гэдэг юм болоо да. Тэгсэн чи манай энэ илүү болсон юм шүү дээ. Ямар болсон юм.
Энийг мэдгүй. За энэ баам жоохон олгосон юм болж. За тэгэл нөгөө юу гэх чинь энэ LT Spice гэдэг програм энэ байна. За яг уу гагнахгүй чинь. Гагнахгүй л гээд байгаа юм л да. Бид нар гагнаар алханд ерөөсөй ойртолгүйгээр нөгөөхөө угсарч хаяад гэхдээ зөв л угсах хэрэгтэй байна. Тэгээ ажиллуулдаг гэдэг. За гэхдээ гамд өгч ийшээ ороогүй айсан. Электроник руу орвол бүр ариун бус болно гэдэг яагаад. Ерөнхийдөө электроникийн үзүүлээд яасан ч болохоор юм байна л да. За нэг юм тэгэхээр би энэ юуг нь тавьчин өгүүллийн тавьчин бүтнээр нь өгүүлэг нэ ч магистрийн ажлын тавьчин бүтнээр нь хараараа нэг уул нь болохгүй юм болонгууд ойлгомжгүй юм гарангууд магистрийн ажил руу хандахаар энэ ч нэг ари дэлгэрэнгүй өчсөн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ойлгоогүй юм нь гарч ирээд байгаа юм гээд. Гэт одоо тэр сүүлийн тэр сая юу ч юу дээ энэ одоо юу юм болоо хайцсан. Нөгөө нэг схем нь энэ байна те. Тэгээ ингэ явж яснаа нөгөө граф эндээс л зургуудын түүц юм шүү дээ. За ийм гарсан гээд явж ийснаа. Ингээл дууссан юм шүү дээ. Дэжиг ажил хийсэн байна гэдэг. Шим байна. За энэ хүм маань энийг тавьчих нөгөө энэ бичлэг тавигдах. Тэгээд хараараа 2-7 хоногт нэг энийг би дуусглаа гэж үзлээ. Тэгээд нөгөө нэг өмнө нь нөгөө ямар ген яасан өгсөн юу лээ нөгөө нэг дөрвөн суурьтай нөхдүүд ATMS үлээ CMD тэд хоорондоо нэг хэлхэлтэй богино замын бодлого гадсан тэрний бичлэгийг тавьчихна. За тэгэл тэндээс асуултууд дараа 7 хоногт ирэх нь шүү. Сорилтоо.